За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ бас нэг вебсайтыг танилцуулахаар бэлдэж байна. Тэгээ манай вебсайтын нэр маань бол testmarket.io. Тэгээд би та нарт нөгөө нэг referral link тавьж болохоор шууд description box-оос referral link-ээр ороод вебсайттай танилцж болно. Ерөнхийдөө бол Турк улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний giveaway хийдэг платформ байна гэж би анзаарсан. Ихэвчлэн бол дандаа Туркэд үйлдвэрлэсэн бараанууд биелээ. Би бол одоогийн байдлаар бараг 4-5 бараа туршаад үзсэн. Тэгээд байгаа. Тэгээ энэ удаа би та бүхэнд яг sign up хийхээс хэсүүлээд харуулах гад бэлдэж байна. Эхлээд бол та овог нэрээ хийгээл өөрийнхөө email хаягаа хийчих ёстой. Тэгээ шууд дашборд руугаа ороод бараануудаа үзэж харах боломжтой, хүсэлтэд өгөх боломжтой байгаа. За та бүгдийн харж байгаа ажил энэ бол зөвхөн Америкийн эзэн улсын хэрэглэгчнэрт зориулсан үйлчилгээ ба өөрийнхөө утасны дугаарыг хийж оруулаарай, бид нэр мессеж явуулна гэсэн мэт тий. Миний хувьд бол яг Viber-тай эсвэл бол Америкийн зөөрийн мөнгө дугаар авсан хүмүүс бол бас бэж болох юм байна гэж бодсон. Яг тэгвэл энэний буцаалт нь бол gift card-аар авч болдог. Тэгэхээр gift card-аар авч болж байгаа гэхээр бид нар бол заавал PayPal-аар авахгүй учраас зүгээр ингээ verification кодыг аваад ингэж тул болно. За одоо ингээд ороод ирцээ дараа бол танд ингээ бараа бүтээгдэхүүнүүд бол харагдана. Тэгээ энэ одоо энэ дэлгэцэн дээр байгаа бараа бүтээгдэхүүн бол танд бол яг идэвхтэй available байгаа бараа бол бараг байхгүй тий. Тэгээд Нью-Йоркийн цагаар бол өглөө 7 цагт бараануудаа нээдэг. Таны харж байгаа ч л одоо энэ WhatsApp, Facebook-ийн группээр бас join хийж бол амар. Хэрвээ та энэгээр ингээ join хийгээ орчих юм бол танд notification буюу одоо бараа шинжлэгдэж орж ирж байгаа үед танд бараа орлоо шүү, бараагаа аваарай гэсэн тийм юу ирдэг, мессеж ирдэг. Тэгэнгუთ нь ороод бараануудаа авч болдог. Тэгээд ийм байгаа. За тэгээд юу яа. Одоо бараа хэсгийг та бүгдэд өргөжлүүлэн харуулъя. За одоо ингээд бидэнд хэдэн бараа одоо авч болохоор харагдаж байна. Өглөө бараа шинжлэглэх гэсэн юу ороод ирэнгүүт нь би орж ирээд бичлэгээ өргөжлүүлэх гээд ороод ирлээ. Өмнө нь бол би нэг 3 бараа бол авцсан байсан. Тэгээ өнөөдөр бол харагдаж байгаа нэг юм гинжинүүд байна. Энэ Турк манет гэж ярьдаг шүү дээ. Тийм л манет юм шиг байна. Тэгээ тийм манетын гинжнүүд тэгээд нэг юм iWatch-ны банд пост юу гэх юм те банд харагдаад исэн. За тэгээ ямар ч байсан би та бүгдэд зүгээр жишээ болгож харуулж байгаа болохоор ямар ч хамаагүй нэг бараа аваад харуулчихъя. За энэ юм гинж авчээ те. Яг хоо ер нь бол вебсайтн дээр 20 инчтэй байсан учраас 20 инчтэйг нь аваад тэгээд авчин эднийх бол нэг $50 буцаалт өгөхөр байсан. Тэгэхээр нэг өөрөөсөө $9. Тэгээд татвар таксаа нэмэхээр нэг татвар таксаа нэмээд за явуулчихсан гэхэд татвар таксаа нэмээд $3 нэмэхээр надаас нэг $12 гарах юм уу та. $14, $13 авцаа гарах юм байна. За ингээд авцсан. Одоо би чинь яах ёстой вэ гэхээр order ID-гээ хуулж аваад тэгээ буцаад нөгөө вебсайт руу орж order ID-гээ submit хийх ёстой. Тэгжээж эднэр энэ ордертай хүн giveaway сайтаас бараа авсан учраас энэ ордер хүргэгдсэний дараа одоо мөнгөнийх нь буцаалтыг өгөх ёстой шүү гэсэн тэр бүртгэл индикейт явж байгаа учраас заавал order ID-гээ хийж бид нэр авах бараа маань одоо мөнгөө буцааж авах маань идэвхждэг. За одоо ингээ pre-approved дээр 2 бараа байна те. Өмнө нь би нэг юм бараа авсан байна. Pay out хэсэг дээр болохоор миний аваад аль үжи мөнгөө буцаагаад авцсан хэсэг харагдаж байна те. Тэг яг эднийх бол айгүй их мөнгө өгчдөг юм байлээ. Би одоо gift card-аар авцсан санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд дандаа нэгээр нь тусад нь бараануудаа авсан байсан учраас надад дээр бол giveaway юу буцаалт нь бол бас л юугаар орж ирсэн.
За ингээд та бол бас юугаар шалгах боломжтой. Имэйлээр шалгаад имэйлээсээ та яг одоо тест марктаас бараа авсан тэрний аппрув болцсон хэзээ нэг цаг танд буцаалт нь орж ирэх шүүгсэн тэр имэйлч бол одоо ирж чинь те. Тэгээд ямар ч байсан та бол авахар боллоо, ордер ID-тэй юм авлаа. Таны одоо юу чинь буцаалт чинь 85% буцаалт чинь 30 өдрийн дараа орно гэдгсэн байна. За тэгээд нэг иймэрхүү эдгээр бол бас заримдаа бол ревю бичээд $20 экстра авахар бараанууд бас байдаг. Тэгээд хэрвээ угаасаа та хэд бол өөрсдөө энэ евро хорхоор бол харагдана. За одоо ингээд буцаалт авдаг хэлбэрүүдийг та одоо эндээс харж болж байна те. Upcoming payout миний бол $63 байна те. Тэгээ өмнөх одоо авах боломжтой баланс одоохондоо алга байна. Тэгээд Amazon gift card, PayPal тэгээд банкны шууд директ байдлаар авч болно гэсэн тэр тохиолгоонуудаас сонгоод аль хүсэж байгаагаар авах юм байна. За ингээд л одоо ер нь бол эднийг чинь нөгөө нэг шууд буцаалтаа өгдөг одоо ямар ч тийм элдв тийм шалгуур шаардахгүйгээр өгдөг болохоор ингээд бараанууд аягүй хурдан дуусчдаг. Саяны миний авсан гинжнүүд бүгдөө байхгүй болоод дууссан биш үү те. Ерөөс захиалга авчаал ордер ID-гээ ижээл эргэл харахад ингээд ямар ч гинж байхгүй болсон. За өнөөдрийн хувьд бол ингээд ийм вебсайтыг танилцуулаад та бүхэнд дуусглаа. Тэгээд хэрэг тань таалагдсан бол лайк дараарай, намайг subscribe хийхээ бити мартаарай. Би та бүхэнд дараагийн сонирхолтой вебсайтуудыг танилцуулсаар байх болно. Бидэнтэй та Facebook-ээр нэгдэж болно. Mongolian Community Amazon Free бараа гэсэн групп байгаа. Тэгээд баярлалаа. Баяртай.